Урагцынхаа ихэнх хувийг цагаарын таг нөхцлөөс олж алдсан тариаланчтай дэмжихээр хүнсүдэ аж ахуйн яамнаас 2 жилийн хугацаатай 12.5% хүүтэй зээлийг хөгжлийн банкар дамжуулан гаргахаар болжээ. Гэхдээ 100 тэрбум төгрөгийг хэрхэн хаанаас босгох вэ гэдгээ хөгжлийн банк тодорхойлох юм байна. Энэ 7 өнөختө Багтан хөгжлийн банк мөнгөний их үүсрээ холбол цаг алдахгүй тариаланчдад хөнгөлөлтэй зээл олгоно гэж салбарын яамнаас нь мэдэгдлээ. Удахгүй тариалтай ажил эхлэх тул тариалан эрхэлдэг эргэн аж ахуйн нэгжид санхүүжилт яаралтай шаардлагатай гэж хүнсүдэ аж ахуйн газрын дарга боловсчлоо ярьлаа. Тариаланчдын санхүүгийн байдал бас тодорхой хэмжээр хүндэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо салбарын яамнаас бас тариаланчдад 2 жилийн хугацаатай хөгжлийн банкар дамжуулаад бага хүүтэй ийм зээлийн хүүсвэрийг шийдэх нь зүйтэй юм байна гэсэн ийм бодлогыг гаргасан. За үүнтэй холбоотойгоор бид их хурлын нэг танилцуулаад засгийн газарт танилцуулаад тодорхой тогтоох шийдвэрүүдийг гаргуулад өнөөдөр бол энэ зээлийн хэмжээ 100 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэх асуудлыг хөгжлийн банкад өгсөн. Хөгжлийн банктай бид нар одоо судалгааны түвшинд ажиллаж байна. Яамны тухайд өрийн буудаанд төсвөлсөн мөнгө санхүүжилт байхгүй. Иймээс засгийн газар улсын их хурл хөгжлийн банкны хүсвэрээр тодорхой хэмжээний санхүүжилтийг босгох гэсэн шийдвэр гаргажээ. Хүнсүдэ аж ахуйн яамны зүгээс хөгжлийн банкнд ийм аж ахуйн нэгжүүдэд өдий хэмжээний мөнгийг тариалтай зарах шаардлагатай байна гэсэн тооцоо судалгаа компаниудын нэрсийг хөргүүлсэн гинэ. Урьдчилсан байдлаар нэг га талбайд тариалалт хийхэд 350 мянган төгрөг хэрэгтэй гэж салбарын яам тооцож нэг тариаланч иргэн аж ахуйн нэгжид олох зээлийн хэмжээгээ тогтоох юм а. Тариалан эрхлэлтийг дэмжигсэн тариаланчдад олгосон техник шатхууны зээлийн эргэнтөлтийн төлбөрийн оронд улаан будаг авдаг байна. Өнгөрсөн жилүүдэд 25-аас 30 мянган тонн будаг үр авлагтай авсан ч 2015 онд үүссэн цагаагаар таагүй байдлаас олж өнгөрсөн намар ердөө 6000 орчим тонн будаг тариаланчдад зээлийн төлбөрт өгчээ. Ерөнхий тооцож байгаа үнэлгээгээр бол гад 350 орчим мянган төгрөгийн тооцож зээл авах юм бол бид тариалалтаа хэв явуулах боломж бүрдэх гэж үзэж тооцоо хийсэн. За энэ тооцоо бол хөгжлийн банкн дээр очсон байгаа. Тэгээ хамгийн гол асуудал одоо бид хөгжлийн банкнаас энэ зээлийн хөсвөрийг шийдсэн тохиолдолд тариалангийн салбар бол цаашаа бол хүндрэл багтаагаар хаврын тариалтыг хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн тариалтын үеэр хэрэглэх шатхууны онцгой албан татварыг чөлөөлж өгөхийг хүнсүдэ аж ахуйн яамнаас засгийн газар тавьжээ. Улмаар тариалтанд хэрэглэх шатхуун татваргүй болвол дизель төр шийдвэр нь 1000-аас 1200 орчим төгрөгийн ханштайгаар тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болох юм.